Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Сократ. Тэгэхээр энэ удаа сонсогч та бүхэндээ манай эртний өмнөх 470-аас 399 онд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан Сократын хүний мөн чанар ямар байвал зохих тухайд сургасан мэрэгэн үгсээс хүрэхийг зорив. Би юу ч мэдгүйгээ л мэднэ. Ороод хүн болж төрөөд өгөхийн хооронд хүн юу эсийг л үзэж сонсдог байх. Наад зах нь там ба диважингийн тухай олон янзын ойлголт байдаг. Гэвч үхсний дараах амьдрал гэж чухам байдаг эсхийг үхэж үзэхээс нааш мэдэх боломжгүй мэт санагдана. Энэ үүднээс агуу сэтгэгч маань дээрх өгүүлбэрийг хэлэхдээ хүн гэдэг амьтан үнэндээ юу нь юу вэ гэдгийг цэвэр итгэлээр хүлээж авсны үндсэн дээр тухайн зүйлийг өөрийнхөө хөгжүүлж магадгүй цааш нь хэн нэгэнд сэтгэлээрээ өвлүүлж улмаар тухайн нэг ойлголт нь хүндрэлтний дунд удаанаар тогтдог гэсэн утгыг харуулсан байж болох талтай. Дээр нь мөн тэрээр та нарын юу мэдэж байгааг би мэдэхгүй гэснээс нургуулгаад хинч вэ хэн нэгний яг үнэндээ юу бодож байгааг болон юу мэдэж байгааг мэдэх боломжгүй болохыг тусгаад зүгээр л итгэл гэж байгаагүйсэн бол хүнд ч боломж гэж зүйл тохиохгүй дээр сайн муу гэдэг үндсэн хоёр үнэлэмж ямар ч утга учиргүй ойлголт байх байсан ч юм шиг. Тиймээс Сократ юу ч мэдгүйгээ мэдэж байснараа зүгээр л хорвоо ертөнцийн бичигдээгүй хууль болон сул дорой хүний мөн чанараас дээд буюу бурхан мэд гүн ухаарл хамгийн зөв бодит чанар тэмүүлэх хүслийнхээ хүрээнд амьдарсан байж гэлтэй. Хүн бүрт үнэн гэж бий. Үнэн гэдэг бол одод өгсөн тэнгэр биш. Нийгмийн уламжлалт ёс заншилж биш. Харин та бидэнд буюу хүн бүрт өөрт нь байдаг гэж Сократ хэлэхдээ магадгүй өөрөөсөө илүү үннийг олохыг эрмэлзээд олдоогүй явдлыг дүгнсэн баг. Нэрэж бодоод байхад хэн нэгэн яг одоо бодож буй хүслээ. Яг өөрийнх нь гэдгийг баттай мэдж байгаа шиг өөр ямар нэгэн зүйлийг туйлын үнэн гэж хэллээ гэхэд араас нь урган гарах төгсгөлийн асуултын шуурганд анх байсан итгэл дээр хэр удаан бат бөх зогсох вэ гэдэг нь бас л асуудалтай. Тэгэхээр та бидний ухаан урсан цагаас амьдрал дээр гаргасан мөрөөдөөс санаж байгаа нь таны хувьд таных, миний хувьд минийх хамгийн үнэн гэсэн байр суурийг Сократ хүн бүрт үнэн гэж бий гэсэн санаагаар илчилсэн юм шиг. Ихэнх хүн нүдэндээ шууд итгэдэгч харсан бүх нь яг үнэн байх нь хэцүү болохыг сууц сэтгэгч маань ажиглаад нүдэндээ хүртэл итгэхэд бэрх болж эцэст нь үнэн зөвхөн дотроос л харж болох тавилантай эвлэрсэн байж мэдэх. Шудраг бус явдалд шудраг усаар хариулах хэрэггүй. Цаазын сонссон Сократыг нөхөд нь ургуулахыг завдсан боловч тэрээр зөвшөөрөлгүй харин хор авчрахыг хүсч улмаар аягтай хорыг төвггүйхэн ууж таалд өгсөн гэдэг. Эцсийн мөчийн хүртэл үнэнч шудраг байхыг ирмэлцсэн байж болох түүний энэ золгүй төгсгөлийг эх орныхоо хууль ёсонд үнэнч байхыг илүүд үзнэх гихэнж байдаг аж. Магадгүй тэрээр хэлсэн үг бүр нь онч мэргэн үнэн доор туссан хэмээн үзэх хүмүүсийн итгэл үнэмшил мөн өөрийг нь хүндэтгэн сонсох сэтгэлийн тэнгэрт нь бусармаг аргаар амьд үлдэх гэсэн ганц оролцоогоороо үйл мэт сэв суулгахыг хүсээгүй ч байж болох. Ийхүү шудраг байдлын төлөө бус зүйлд өөрийг нь хөнөөхийг зөвшөөрсөн Сократ энэ хорвоо дээр иймэрхүү явдал өдөр бүр болж байгааг харж төвчээгүй болоод ч тэрээр нэг хэлсэн үгэндээ баримлчид чулууг хүнтэй төстэй хэлбэртээ оруулах гэж хамаг чадлаараа балавдаг. Харин тэд өөрийгөө чулуутай адилхан болох боломжгүй гэдгээ огт бодож үздэг нь тун хачин хэмээн яжилсан байдаг. Энэ нь магадгүй түүнийхээр тухайн хүн өөрөө хийж чадаагүй эсвэл чадахгүй зүйлээ өөр нэгнээс шаардах нь шудраг ус гэсэн санаа болов. Эцэст нь хэлэхэд эрхэм сонсогч мөн хосгүй цэцэн ухаан ховорхон хүн чанарыг тээж төрсөн түүний үгс хэлэгдсэн мөчөөс одоо хүртэл хүчтэй оршсоор байгааг бодоход бурхан гэж байдаг бол
тэр бидэнд өдөр бүр ямар нэгэн гэрэл гэгээг илгээж байдаг бололтой.